Үндсэн хуулиа ойлгохгүй. Үндсэн хуулийн хялбаршуулсан тайлбар Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн зүйл заалтаар баяжуулж шинжилэн боловсруулав. Монгол улсын үндсэн хууль оршил хэсэг. Дэлхийн улс орнуудын үндсэн хууль нь оршил хэсэгтэй байх бөгөөд түүгээр ард түмнийхээ түгээмэл хүсэл зоригийг илэрхийлдэг гэж эрдэмтэн судлаачид үздэг байна. Дэлхийн зарим улсын үндсэн хуулийн оршил хэсгийг анхааралтай авч үзвээс хүний эрх чөлөө, энх тайван, тусгаар тогтнол зэргийг тухайн улсын ард түмний түгээмэл хүслэн гэж үзэж туйлын зорилгоо болгон тунхагласан байна. Мөн тухайн улсын туулж өнгөрүүлсэн түүхэн замнал сургамжийг мартахгүй гэдгээч илэрхийлсэн байна. Улс төрийн олон ургалч үзлийг үндэс болгон ард түмнийг нэгэн зөвхт уриалан дуудах үз, хинж хүлээн зөвшөөрөх үз, тэдний ойр хүслийг илэрхийлэх үз тийм томьёолыг бодож олж, товч тодорхой зөв томьёолно гэдэг бол оюун бодлоо хөвчлөн бодож тунгааж байж гүйцэтгэх ажил юм аа. Үндсэн хуульд Монголын ард түмэн бид гэж эхлээд шууд ард түмнийхээ туйлын хүслэнг дараах 5 мөрд багтаан томьёолсон байна. 1992 оны 1-р сарын 13-ны өдөр Улаанбаатар хот. Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол бүрэн эрхэт байдлыг баттган бэхжүүлж хүний эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эвнэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрд ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандинан өвлөж, хүн төрлөختний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол улсын үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна. Үүнийг либерал, радикал, консерватив, зүүн, баруун, төв, социалист, коммунист үзэл бодолтой аль намын гишүүн ямар шашин шүтдэг байхаас үл хамааран бүхэн хүлээн зөвшөөрөхөөр барахгүй сүслэн дагах учиртай. Үндсэн хуулийн талаарх сурталчилгааны ажлын чиг хандлагч энэхүү оршил хэсгийн тайлбараас эхэлж байвал зохилтой. Монголын ард түмний туйлын хүсэл эрмэлзлийг багтаасан энэхүү 5 мөрөөр манай ард түмний амьдрал, харилцаа, мэдэрхэн төвшөнд баримтлах зарчмыг илэрхийлж байгаа юм. Нөгөө талаас үндсэн хуулийн оршил хэсэг үндсэн хуулийн 1-р зүйлээс эцсийн мэдэгтэн сахигтэн хүртэл бүхэл зүйл заалт Монгол улсын бүхий л хууль тогтоомж, төрийн гадаад дотоод бодлогын баримт бичгийн зүйл заалт бүрийн товчлсон илэрхийлэл, чиглүүлэгч луужн нь болж байгаа юм аа. Өөрөөр хэлбэл дээр дурдсан хууль тогтоомж бодлогын баримт бичгийн зүйл заалтуудын үзэл санаа, зарчмын үндэс нь энэхүү оршил хэсгийн 5 мөрөөр илэрхийлэгдэж байна гэсэн үг юм. Нэгэнд үндсэн хуулийн оршил хэсгийн 5 мөр нь үндсэн хуулийнхаа зүйл заалт бүрийн суурь зарчим агуулгыг илэрхийлж байгаа юм бол Монгол улсын үндсэн хууль өөрөө Монголын ард түмний туйлын хүсэл зорилгыг ч бас илэрхийлж байгаа гол хууль юм аа. Мөн үүний тулд энэхүү оршил хэсгийн 5 мөрийг нэг бүрчлэн тайлбарлах хэрэгтэй болно.